За сайн байцгаана уу. Нутаг нэгт сайхан Монгол ах дүүнээр сайхан үржиж байна уу. За өнөөдрийн дээлтэй өдрөлөг нэртэй Вена Монгол чуулганаар зохион байгуулж байгаа үлцээрсэн танилцаа маш их баярлалаа. Та нарыг харахад үнэхээр сайхан байна. Би нэг сар хагасын өмнө Монголоос ирсэн. Та нарын маань санаж, эрмэлзэж, бодож байгаа тэр сая магтаал дуундаа дууссан нутгаас чинь нутгийн чинь агаарыг үнэртүүлээд ирж ирлээ. Тэгээ энд ирсэн чинь бас Монгол маань эндээ нэг тасархай байгаан байна. Ягаад гэхээр сүйдээ шар тостой сүйдээ цайгаа уулаа. Мэндээ мэдэлцэж Монгол дээлээ өмсөд мэндээ мэдэлцэж ярилцаж хөөрлөө. Морин хуурийнхаа айлгыг сонслоо. Сэтгэл хөдлөж байна, уярж байна. Энэ дэлхийн хаач байна өнцөг болон бүр Монгол үндэстэн Монгол ах дүүнэр байдгийн байлээ. Би нэлийн хэдэн газраар явж үзсэн тийм. Үнэхээр монголчууд угаасаа дээлийн захын дээшиг байдаг өөдрөг гарсан. Өнөөдөр бид нар дээлийн тухай ярьж байгаа учраас би ерөөлөөр энэ яриагаа эхлэе гэж бодож байна. Дээлийн захын дээшээ дэлгэрэх хэмэр нь өөдөө алхах зам нь шулуун амьдралын зам нь үлцийтэй байх болтугай. Та нарыг энэ ерөөлөөр би ерөөжээ. Дээдлэгдэж дээдэс тэнгэр ивэж хэмэр залбаан бадран хишиг уян нь дэлгэрч явах болтугай. Ерөөдөр ажил үйлс хийжсэн ч тэр ямар ч юм дээр бие бинийгээ ерөөлөөр амны бэлгээс аштын бэлэг гэж хэлж ирсэн заншсан юм ард түмээ. Тийм учраас та бүхнийг ерөөж эхлэхээ тэгээд би өөрийгөө зөвхөн танилцуулъя. Намайг Солон Цэрэн гэдэг. Одоо 1953 оны Монгол жилдээ 74 насны үеэр лоогос явсан бай. 4 жил гэсэн 2 охин 2 хүү. За 10 ачцэлтэй. За энд би бүрхэн баяр жаргал одоо янжин сам миний дөрөв зэргийн одоо энэ чинь 3 дахь юм байгаа. Z50 тэр хоёр сууж зэ охин цэцэн нартайгаа ирлээ. Энэ сайхан баярт оролцох гэж ингэж хүсэж ирсэн. За би багш мэргэжилтэй 1994 онд энэ одоо та нарын 100 сарын баяр гэж тэмдэглээд байгаа үндэсний баярыг тэмдэглэдэг Христ Есүст итгэж 32 жил би яг энэ замаар замнаж яваагүй. За Монголд амьд бүл нэртэй чуулган байдаг. Энэ амьд бүл нэртэй чуулганы ахлагч удирдагчдын нэг юм байгаамаа. За монголчууд бид үнэхээр бас л нэг өөрийн гэсэн өвгөн онцлогтой өөр соёлтой олон жилийн улсын маань үндэсний маань үүсэж явсан олон жилийн хүүхдтэй авсан. Бид өөр соёлоор үг түүхээрээ үнэхээр бахархуштай тийм атомны үсаад явж байна. Үнэхээр л морин хуур дуугарахад сэтгэл хөдлөж байна. Яалч байхгүй. Морин хуур янзахад тооны хатаг дэрвэж модтой өндрийн билээр юунгөөгөө найсгүй гэж дуулдаг арга түр. Юунгөөгөө дуулдаг. Морин хуурын дэрвэж мод тооны хатаг дэрвэж байдаг. Энд бид нар яг дөрвөжин ороотой байшинд байгаа ч гэсэн тааны холгоод Монгол гэр хатаг унжсан тоон, хатаг зүүсэн тоон морин хуурын дуу сонсогдож байгаа гэж би бодож байна. Төсөөлж байгаа. Манай нэрт яруу найрагч би эцсийн яв болонгой өөрийнхөө бие хаан дөрөв гэдэг шүлэгтэй
Монгол гэрийг магтсан нэг дөрвөн мөрт байна. Зүүрмэлж цагаан хүн шиг гэрийг би эзэнийн төлөө зүүрлгүй цагаан өрхний хойцолж сонсон осорт зүрхэн улаан галтай ганц үлдэн тохинд зүүрмэлж хүн шиг гэрийг 100 түмэн үеэр Монгол хүний дэшиж тагсан зүүрмэлж хүн шиг гэрийг эзэнийн төлөө би үнэхээр гэрээрээ багтдаг. Монгол гэхэд өмбийсэн сайхан цагаан гэр ногоон тал багшилсан адуу мал хойно сүрэг бүгд харагддаг. Үнэхээр гайхалтай. Яг болонгүй энэ шүлэг дотор бас морио магтсан хэсэг байдаг л да. Монгол хүн гэдэг бол мориороо бас ахтан морин гайхалтай одоо морин эрдэнэ гэж нэрлэдэг шүү дээ бид нар. Морин бол эр хүний унаа морин эрдэнэ. Тийм учраас мориныхоо толгойд морио одоо өснийхэн дараа амьсгал хураасныхан дараа мориныхоо толгойд ууланда өндөр ууланда заалж хөндлөдөг арга юм байна. Арсад доор хариулгүй шүү дээ. Тэгэн юу тэнхээ хөлгийн дөрөв эзэнийн төлөө би хэлмэн жороо морины шанхны зүрийн жижиг нэгэн салхинаас бас би дээр гаргаж үзээгүй тэнэн гоёс онгон болонгийн муу тэнхээ төлөө эзэнийн төлөө би гэж ахдаг. Яваа болонгой үнээр гайхалтай явна гэж байсан. Ийм гайхалтай сайхан үндэсний үр сад та бүхэн юм аа. Тийм учраас энэ Монгол сайхан үндэснийхээ энэ өв соёлоор, энэ сайхан Монгол нутгаараа, энэ сайхан хүүхдүүдээр бахархах учиртай. За хүүхдүүд ярихаар манай Монгол үндэсний бол эртнээс эрт улбаатай ийм ард түмэн байна. Одоо сүүлийн үед олдж байгаа археологийн албараас нэгдлийн зүйлээр ер нь монголчууд бол хүмүүний үгээс гэж тооцож байгаа. Хүний гүрэн бол Монголын анхны үгээс юм байна гэж одоо үзээд байгаа. Тэгэхээр тэр үеэс гэхэр чинь асар их урт түүх гэдэг байгаа үстэй тийм ээ. Асар их урт түүх гэдэг нь өөрийн гэсэн бичиг үсгтэй, босоо сайхан хиймэртэй бичиг үсгтэй юм байна. Бичиг үсэг гэдэг бол нэг үндэсний бас багтууштай нэг зүйл байгаа шүү дээ. Гайхалтай сайхан бахархах зүйлтэй ард түмэн юм аа. Тэгээд үг түүх ярьсных одоо манай Монгол үндэстэн бүр 13-4-р зууны үед бол их эзэнт гүрнийг байгуулж дэлхийн талыг эзэлж явсан юм үндэстэн. Чингис гэхээр хаач мэддэг. Монгол гэж хэлэхэд Монгол гэхээр мэдэхгүй одоо бол мэддэг болсон л доо. Бүр 90-ад оны үед нэг завшаа олдоод би Америк руу 95 онд баг үгтэйгээ гэрүүлэхээр би дуруу явж исэн. Тэгээд Монгол гэж хэлэхээр мэдэхгүй. Хаач үед ямар ч үндэстэн ингэ мэдэхгүй байхад нь Чингис гэж хэлэхдээ зэрэг өө гэж нүднээс игээд Чингисийн Монгол уу гэж өөдөөс асуудаг. Яагаад тэгсэн бэ гэхээр дэлхийн талыг эзлэж ирсэн. Олон овг аймаг тархайсан олон овг аймгийг нэгтгээд Чингис Тэмүүжийн нэртэй байж байгаа олон тархай бодхоо овг аймгийг нэгдсэн нэг Монгол их улсыг байгуулад тэгээд одоо дэлхийн тал гэж хэлэгдэж байгаа одоо Хятадыг бүхэлдэн за Энэтхэгийн хойд хэсэг Төв Аз, Оросын барагдгийн хагасыг Зүүн Европыг эзэгж 200 жил эзэд өмнө гэдгээрээ алдаршаад өртөө улаа сахилга баттай цэргийн дэг журам юмараа нөлөөлж дэлхийн түүхэнд соёлд нөлөө оруулсан өөрчлөлт гаргасан гэж дүгнэгдэж явдаг юм. Тэгэд ийм бахархууштай үндэстэн өнөөдөр энэ та бүхэн энэ үндэстний төлөөлөөд үндэсний Монгол хурцыг өмсөөд энд ирсэн байна. Тэгээд ингээ харахад үнэхээр сайхан байна. Багч манай Монгол хурц, Монгол дээл, Монгол малгай сүртэй сайхан багш. Үнэхээр сүртэй. Үндэтгэлийн ёслолд өмсөх хурц гэж би боддог. Энэ бол зүгээр нэг энгийн нэг хурц биш ээ. Ёслол үндсгэлтэй өмсгөр ийм хурц байгаа. Тэгээд дээлийн захыг Монгол хүн уруу нь харуулж тавьдаггүй гэдэг нь юу байдаг. Малгай доош тавьдаггүй, хамгийн дээр зардаг гэдэг ёс байна. Энэ бол Монголын
Үсийг бас хамаагүй хөвгүүлж хайдаггүй, хамаагүй хайдаггүй, үсээ эвхэж зангиддаг, ялангуяа орчин зангилаагаар зангиддаг зарим нутагт тэгээд тавьдаг байна. За энэ зөвхөн нэг гадаад гоёл гэдэг, зөвхөн нэг гадаад талын юм гэхээсээ илүү энэ дотоод соёл явж байгаа маань. Монгол хүний дотоод сэтгэлгээ дотроо одоо яг юуг гол чухал зүйл гэж үздэг гэдэг тэр далд ертөнцийн далд ухамсарын ойлголт бас энд явж идэг. За би Монгол үндэстэн гэж ярьж ирсэн дээр бас нэг зүйлийг та нартай нэмж хэлмээр байна. За тэр нь юу гэвэл Монголын одоо дөрвөн тэр олон тархаа байсан олон ууг аймаг энэ Монголын нууц төвчийг гэж алдартай бидний түүхийн бичсэн ном байгаа шүү дээ, та нар бүгд мэдж байгаа. Монголын нууц төвчийн дээр олон улс байлдаж орондоо унтах завгүй олцлолтон булаалтаж байлаа гэж хэлсэн байдаг. Тэр олцлолтон булаалтаж байсан тархаа аймгийг Чингис нэгтгэл эзэн хөрнийг байгуулсан. За энэ аймагуд дотор дөрвөн том аймаг нь өнөөгийн одоо та нарын бүгд л дэлхийн хаанч байлаа гэсэн зул сарын баяр гэдэг нь хэлж байгаа Христ хэлсний нэгдсэний баярыг Христ гэдэг тэр хүн чинь яагаад одоо ингэж дэлхий даяар төрсөн өдрөө тэмдэглүүлээд үдий 2000 жил хурж ирдээ гэдэг нэг утга учир байгаа. Тэгвэл тэр дөрвөн том аймаг нь Христэд итгэдэг аймаг. 13-4 зууны үеэс ярьж байгаа шүү. Буддийн шашин манад орж ирэхээс өмнө. Тэгээд Хэрэг, Мэргэд, 8 Онгод гэсэн дөрвөн том аймаг Христ хэлтэй байсан. Онгод аймаг бүхэлдээ, Хэрэг аймаг бүхэлдээ. За Чингисийн отхоггүй тулуудаа Хэрэг аймгийн язгуурхан гаралтай Султан хааны бэлт гэдэг эмэгтэй эхнэр болгож авч үзсэн. Нэр алдартай эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй бол хатан болсон зүйлдээ тэгээд Монголын дөрвөн одоо их хааныг төрүүлж, өсгөж, бойжуулсан их хаан. Гэхдээ дэлхийн түүхэнд агуу удирдагч одоо зөв мэрэгэн бодлого барьж зөв алсын хараатай бодлоготой явсан эмэгтэй удирдагчдын нэгэн энэ Султаны бэх гэж бүр 13 дугаар зууны хатан нэрлэгдсэн түүхэнд бичигдсэн юм. За тэгвэл эндээс би яг Монгол ахуй соёлоо ярихдаа бас давхар та нартай миний нэг хэлчмээр байгаа зүйл нь Христийн итгэл үнэмшил гэж би хэлмээр байдаг шашин гэхээс илүү. Христийн итгэл үнэмшил бол 1990 оны үед Монголд орж ирсэн барууны итгэл үнэмшил, барууны шашин биш ээ. Бүр 13-14 дугаар зууны үед л монголчуудын маань бүхэл бүтэн дөрвөн том аймагийнх нь тэр аяараа итгэжсэн баруунуудыг нэртэй хатан ихэн дөрвөн хүүгээ их хаан болсон одоо мөнх хувлаа болохоор бүр хятадд одоо Бээжин гэж нийслэл байхаас өмнө Юан гүрэн гэж нэрлэгдэжсэн гүрний хан бэлэг гэдэг нийслэлтэй тэр хотыг хятадыг эзэж аваад тэнд бий болгож ирсэн хувлаа хаан бай. За их Монгол улсын хаан мөнх хаан бай. За тэгээд Ил хаад гэж нэрлэгддэг одоо энэ Азид эзэн төрөө байгуулж сууж ирсэн мөнх Ил хаан бүлэг байна. За ариг бүх бас одоо хаан гэж тооцогдож явдаг. Тэгвэл ийм хүмүүсийг хүмүүжүүлсэн тэр ээж Христэд итгэдэг юм байжээ. Тэгээд манай бичиг үсгч гэсэндээ бас их учиртай. Босоо бичиг маань хаанаас гаралтай ингээд үзэх юм бол бас л их учир утга байна. Би өнөөдөр энэ их дэлгэрэнгүй ярихгүй ингээд жоохон тавьчлаа. Та нарын сонирхол та нар угаасаа мэдж байгаа болов уу? Та нар хүүхдүүдээ мэдж байгаа гэсэн харсан байгаа. Би зүгээр өнөөдрийн дээлтэй өдөрлөх зориулаад өөрийнхөө ярих зүйл дотор дуртад өргөж байгаа. Зөвхөн жижигхэн дуртад өргөж байгаа. Үзэх юм бол маш баялаг түүх энд явж байгаа. Тэгэхээр Христ итгэл гэдэг бол зөвхөн нэг
90 оны үед Монголд орж ирсэн харин шашин, барууны шашин биш ээ. Энэ бол манай өвөг дээдсийн дээр үеэс бүр хаалуудын хүмүүжүүлжсэн, ээж нь бүртгэжсэн, дөрвөн аймгийн бүртгэжсэн ийм итгэл үнэмшил юм шүү гэдгийг давхар хэлээд өгмөр байгаа. За яг би энийг яриад ийм гэхэд дээлтэй өдөр орцохоос өмнө би дээл гэж бодохдоо зэрэг дээл утасны тухай бодоод эхэлж байгаа. Манай Монгол дээл чи ямар учир утгатай вэ? Түрүүн би хэлсэнтэй захын дээш нь харуул тавьдаг, өрөө нь харуулдаггүй, өсгийг хөвгүүлж чаддаггүй, малгай доор тавьдаггүй, ийм сайхан зашилтай. Мэдээж энэ бол зөвхөн өнөөдрийн амьдралын зүгээр ахуй амьдралын утгаар нь бодох юм бол малгай гэдэг тэргүүн дээр нь тавьж байгаа. Хүний тэргүүн дээр хамгийн дээр тэргүүн дээр нь тавьж байгаа учраас тэргүүн дээр тавьдаг хуцаа газар хаяхгүй нь ойлгомжтой. Тийм ээ. А дээлийн захвал амьд мэд явж байгаа хүний босоо явж байгаа хүний босоо дээшээ захтай. Энэ чинь бас нэг учиртай зах байгаад байна шүү дээ. Ийм дээл байгаа. Тэгэхээр захын нүгж өөрөө нь харуулж хайх. Энэ амьдралаас үүдэлтэй. Үсчгэлсэндээ хөврөд явахаар одоо тоош шороонаар наацхан за бас эмгэгцэхгүй одоо бүхээ тавин гэдэг чинь эмгэгцэцтэй байх юм. Одоо нэг зүгээр энгийн наацхан жишээ юм байна шүү дээ. А тэгвэл цаадаар утгыг бодох юм бол түрүүн би ерөөл дээр хэлсэнтэй гээхийн захын дэшээ дэвжих юм нөөдөө гэж хэлсэн. Гээхийн зах дэшээ гэдэг тэр хүн амьд байгаа юм шиг шүү дээ. А Монгол ёсондоо нас орсон хүний хувцсыг өрөө нь харуулж тавьдаг бас байсан. Одоо нас орсон учраас гээхийн зах нь асуудал биш. А тэгэхээр энэ чинь их учир утгатай. Тэр сүлт хиймэр буюу хиймэр сүлт гэж хэлдэг, эсвэл цог зайл гэж хэлдэг. Манайхны нэг нэрлэлт гэдэг нэрлэлтүүд чинь нэг ёсондоо бол яг тэр хүний өөрийнх нь дотоод хамгийн чухал гол мандин хэсгийн нэрлэлт гэж би боддог. Хиймэр сүлт нь явчихсан гэж ярьдаг. Хиймэр нь өвчжээ гэж ярьдаг штеп монголчууд. Чи яаж өөрийг өнөөдөр нэг сулбайгаад ямар ч цог аваагүй болсон байна гэж. Тэгэхээр энэ хүн нэрлэлтүүд бол магадгүй бидний өвөг дээдсийн бидний дотор байгаа тэр нэг эрхэм мандин зүйлийг хэлсэн зүйл, нэрлсэн зүйл байж болох юм а гэж би боддгийг. За тэгээд тэр дээлийн захыг өрөө харуулж тавихгүй гэж байгаа тэр ард түмэн тэгвэл тэрнээс илүү гүнзгий нарийн амтыг нийтдэг, эрхмэлдэг. За бид нар байгалаа хайр ханаар хийж байгаа тийм. Голын их рүү, булгийн их рүү улаан шүүс оруулахгүй, бохор саваар цуцгаж авахгүй. Энэ нь зурхаа гэж болоод шандаа хайрлаж байгаа сэтгэлийн байгалаа хангаж байгаа сэтгэлийн явж байна. Энэ манай Монгол үндэстэн гэж хэлж байгаа. Өөрийн модыг хамаагүй хайрч чадахгүй ус тавдаг уурлын гэж хэлхний гэж. Яагаад одоо өнөөдөр энийг харах юм бол модоор хайрч хийснээс гол усан ширэж байгаа шүү. Модоор хайрч хийснээс болоод байгалийн тэнцвэрт байдал алдагдчих жаа. Энэ манай ард түмэн чи ийм ухаантай бүр дээр байсан. Та бүхэн ухаантай үеийн үр байна. За тэгэхээр өнөөдөр Монгол дээр ярьж байгаа юм чинь бүгд бидний дэлхийн хэмжээнд хүн төрөлхтний дээл утас хизээ яаж үүсэх юм бэ гэдэг түүхийг бас зөвхөн даа. Хүн төрөлхтний дээл бид нар дээл гэж ярьж байгаа юм утас үнэр чинь ханаас хизээ анхны одоо бичиж үлдээсэн түүхүүд байдгийг гээд бодохоор миний итгэж үнэмшиж уншдаг хүн төрөлхтний соёлын хамгийн удаан настай хамгийн эртний Библи хөлний судрын Эхлэл гэдэг номынх нь 3-р бүлгийн 21-р ишлэлээр хэлсэн байна. Хуцны хамгийн анх хуц үүссэн бичигдэж үлдсэн түүх шүү энэ бол. Бичигдэж үлдсэн. Юу гэж хэлсэн байдаг вэ гэвэл за би Бурхан гэдгийг нэрээр нэлээ явчих. Одоо бол миний авч байгаа ишлэлүүд дандаа стандарт Монгол орчуулга гэдэг хамгийн сүүл их еврей хэл анх одоо Библийн хүчин гэрээ бичигдсэн их еврей хэл шинэ гэрээ бичигдсэн их грек хэлнээс шууд орчуулсан дамжсан хэлээр биш орчуулсан стандарт Монгол орчуулга бас биш таа.
За энэ төсөл Монгол хэлжээ одоо яг дуусгаж байгаа. Ашрамтны ихэд манай бүхэн баяр жаргал Кембрижид хамгаалсан библийг ухааны доктор хүн байгаа. Тодорхой танарт гэрч хэлээ ярина. Тэгээд еврей хэлийг нутагт нь очиж сурсан. Израилийн еврей их сургуульд очиж сураад грек хэлийг Америкт библийн сургууль сурч байхдаа сураад ирж хэдэн яг жинхэнэ Монгол хүмүүсээс бүтсэн Монгол хүмүүсийг сонгож аваад еврей хэл заагаад грек хэлийг заагаад яг тэр их хэлнээс нь орчуулсан. Стандарт Монгол орчуулга төсөл одоо яг дуусч байна. Шинээр дууссан. Одоо хэвлээ ихийг бэлтгэх гэж эхэлж байгаа. Дуучин гэрээ бэлтгэх хэрэгтэй гарсан байна. За энэ номонд юу гэж байдгүй гэхээр Бурхан гэдэг оноос нэрийг бид Явэ гэдгээр нэрсэн байна. Оноос нэр. Хаад сайн уулзахтаа нэр хэлээ нэр алдар хэлээ асуугаад уулзсан. Миний нэр Соломон Цэрэн. Тэгвэл тэрнтэй адилхан бидний Бурхан гэж ерөнхийдөө нэрлэдэг тэр нэг хүчтэй нэгний чинь оноос нэр нь Библиэд Явэ гэдэг. Явэ. Би тэгэхээр одоо Бурхан Явэ гэдгээр ярин тэгэхээр бидний хэлдэг дээр нэг агуу нэг бий гэж боддог тэр нэгний нэр юм байна гэж та нар ойлгоорой. Бурхан Явэ Адам бас эхнэрт нь арьсан дээр хийж өмсгөө гэдэг үг байна. Цөөхөө гэдэг үгээс бүтсэн ийм мэдээ байна. Бурхан Явэ анхны хүн Адам түүний эхнэр Яваад арьсан дээр хийж өмсгөө. Бурхан өөрөө хувцас хийж өмсүүлснийг мэдээлсэн мэдээ байна. Энэ хүн төрөлхтний хувцсны хамгийн анхны мэдээ гэж үздэг. Бичмэл мэдээ. За яагаад хүн ингэж хувцас өмсөх хэрэгтэй болсон юм бэ? Энэ бас нэг учир шалтгаан байна. Хувцас яагаад хэрэгтэй болсон? За манай монголчуудын бол хувцас бурхан бие чөтгөр гэдэг үг байдаг. Энэ манай энэ ахмад хүмүүс бол мэдж байгаа байна. Хувцас бурхан бие чөтгөр гэж. За энийг би бодохдоо хувцсыг маань бурхан хийгээд өмсүүлсэн юм байна. За бидний Монгол дээр ч гэсэндээ хувцс бидний өмсөх хувцс нь бурханаас ирсэн хувцс юм байна гэж би бодож байна. Яг би энэ номонд итгэдэг учраас. Хувцс хийж өмсөх шалтгаан бас их учиртай. Хувцс хийж өмсөх шалтгаан учиртай. Үнийг анх Бурхан Явэ өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэж энэ Библийн номонд хэлж байгаа. Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Яаж бүтээснийг хэлэхдээ Эхлэл номын 2-р бүлгийн 7 дээр Бурхан Явэ хөрс шорогоор үүнийг уулаад хамраар нь амин амьсгалыг үлээхэд хүн амьд бодлол болсон гэсэн. Хүн гэдэг амьтныг Бурхан уулаад хөрс шорогоор уулаад хамрлуун үлээж авсан зүйл бол өөрөөсөө өгсөн зүйл байна. Өөрөөсөө гаргаж өгсөн. Газраас биеийг нь бүтээгээд сав болох биеийг бүтээгээд хамраар нь өөрөөсөө ам амьсгалыг үлээж авсан. Ихэд бурхан байсан. Бурхан бол эхлэл ба төгсгөл альфа ба омега гэж хэлдэг. Бүх юмны ихэд бурхан байсан. Бүх юмны төгсгөлд бурхан байх бол. Тэрхүү бурхан өөрийнхөө мөнх байх юм шүү дээ. Эхлсэн юм гэж байхгүй, төгсөх цаг гэж бас байхгүй. Цаг хугацаанд захирагддаггүй, орон зайд захирагддаггүй. Тэр агуу нэгэн, амьд нэгэн өөрөөсөө бидний сав болох дотоод руу ам амьсгалыг үлээж. За энэ ам амьсгал гэдэг юм бол миний одоо Монгол үндэстнийхээ одоо энэ хөлсөр толгоогоор ойлгох гэж хичээл бодож үзэж байгаа зүйл бол бидний тэр одоо хэмжээ явчихсан, сүнсний явчихсан гэдэг тэр дотоод хэсэг буюу одоо ам амьсгал гэж нэрлэгдсэн байгаа. Бидний оюун бодлол, бидний зэрэг сэтгэл, бидний сэтгэл хөдлөл, бидний одоо тэр бүх ам амьсгал одоо амьсгал баачлаа гэж ярьдаг шүү дээ. Үнээс болохыг. За би нэг юм хэлчих та нартай бити та нар минь өрөөл болоо. Би та нартай хажуурахтай
талахгүй байгаа шүү. Энэ нутагт амьдарч байгаагаар нь хавчууртай талах юм. За тэр хавчууртай талах нь юу вэ гэвэл манай монголчуудын сэтгэлгээ жаргал, зовлон, жаргал. Тийм баха. Зовлон, жаргалын дунд тавьчихдаг манай сэтгэлгээ. Зовлонгоор дуусгадаггүй. Хүн оршуудад буцаж ирэхдээ зассан тавга тэгш тоогоор өрөөд оршуудад буцаж ирснийхээ дараа гашуудлыг тайлахдаа нэг давхрын сугалж чаддаг шин. Тэр нь яаж байгаа юм гэхээр зовлонгоор би ингээд гашуудл заалаа зовлон болчтоо. Би одоо ингээд зовлон дунаад гашуудад ирлээ. Тэгтээ одоо энийгээ сугалж аваад жаргалаар дуусглаа. Жаргал, зовлон, жаргал. Энэ бол Монгол сэтгэлгээ, Монгол бэлэг. Юрооч магтаж бие биентэйгээ уулздаг, жаргалыг бие биентэй бэлэгддэг зовлон биш. За ийм л арга. Тэгвэл би юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр би нэг философийн эсрэг тесрэгийн нэгдлийн тэмцлийн хууль гэдэг юмнаас оруулж ярина. Юу гэвэл сайн байдгийн бол муу юм байна. Сайхан байдгийн бол муухай юм байна. Үхдэг юм бол амьддаг юм байна. Төрдөг юм бол үхдэг, үхсэн бол амьддаг. За би хавчуурахтай талах гэж энийг хэлж байгаа. Төрдөг, төрсний эцэст үхдэг. Тэгвэл ингээд амьдрал дуусахгүй. Хүний амьдрал үхгээр дуусгах юм бол ямар харамсалтай вэ? Ямар өрөвдөлтэй юм. Миний итгэдэг энэ итгэл амиар дуусгах юм аа. Амьддаг эзний тухай бид ярьж байгаа. Би бас амьлын гэж итгэдэг учраас хавчуурахтай талах гэж би энийг ярьж байгаа. Тэгээд би яаж энэ зүйл гэж итгэдэг болсон юм гэхээр би тэгэхээр та нараа би бас хараал гэж хэлж магадгүй. Гэхдээ ерөөлийг хэлж дуусгав. Хараал байгаа бол ерөөл байт юм аа. Ерөөл байгаа бол бас эсрэг нь хараал гэж юм байдгийн. Гэхдээ тэрийг ерөөлөөр дуусгах. Ерөөсөө бидний ихэлсэн юм сайн бас дуусж байгаа юм сайн. А энэ амьдрал чинь сайн муу сайхан муухай холимогтой. Та нар энийг зөвшөөрөн тийм баха. Сайн муу сайхан муухай энэ амьдрал дотор байгаа. Гэхдээ Монгол хүний сэтгэлгээ нь сайнаар ирэхэд муу юм явж исэн ч сайнаар дуусна. Би энийг хэлэх гээд байна. Тийм болохоор бүү цэрлэрээ, бүү сэжиглэрээ би хараал гэж хаяа дуудах, өгөл гэж хаяа бас ярих байх юм ярьж байгаа юм байна. Яг үнийг амьдрал байдаг зүйл. Тэгээд хүн төрдөг төрсний эцэст үхдэг гэдгийг бол ямар найрагчд маань хэлдэг. Яваа болгоод хэвчээ гэдэг сайхан шүлэг байдаг. Тэгээд төрний бидний амьтны ёсоо төрсний эцэст үхнэ гэдэг нь амаргүй даваалчихсан. Энэ хатаа би багийн хавсуугаа нэг шүлэг маш их дуртай. Ингээд гайхалтай шүлэг би дуртай шүлэг. Би өнөөдөр энэ бүхэн уншиж таамаглаж чиглэхгүй. Тэгвэл яг өөрийнхөө ярьж байгаа юм хэрэгтэй хэсгээс нь биш татаад уншия. Тэгээ багийн хавсуугаа шүлэг хэлэхдээ санаа хандхад ихийн сүм тагнаад авдаг гэж салхины үзүүр зайлахад аг хоолой гаргасан оржигны бор тал нэ гэж бор талаа хатчих. Тэргэл сарн чуулж баршгүй хээр хондог баггүй хээр хондог тэнгэрийн тэрдэг бор талыг тааны цагаан толгоноос хатхуус цэцэггүй үцгэн юм. Эндийн ирхнээс нэг л ийм л наад царайчсан газрын сайтай ормоо өөрийнхөө төрсөн нутаг талаа мөтчих. Та нар төрсөн нутаг чинь бодлогдож байгаа, үнээр сэнгэж байгаа, харагдаж байгаа гэж би бодож байна. Тэгээд тавсруугаар цааш нь сайрын дээр чинь үлдсэн жигүүртний хамжтай юм чинь салхи төлсөн үгүй чамдаа ирж байна. Ботхон өгсөн миний баруун хагарч савирсан цусны туяатай зүг чийл хусалж чинсэн өхнийг амарлуулсан. Сартай шөнийн цагаан айлгүй, сартай шөнийн чиний замрах цагаан айлгүй, сайхан чиний элэгдэх ундах хоёр намайг уйхан болгосон. Байдгийн миний сан борож ихийн толгой буурал суухын цаг багтаа хөгсөн ихийн сүв гарагшлахын цаг шүлгээ би чам дээр хүн чулуун шиг бодгоо сүүдрийн дарж унахтаа газрыг илбийг чинь сүлэн шингэнээ орчны дуртай. Гайхалтай шүү. Лавсрууга хүн чулуун шиг шүлгээ үлдээгээд одоо газартаа шингэсэн яг энэ дуулж ирсэн. Энэ нь ихэд байгаа ихэд хүн бүтгиймаа өгсний эцэст газар руугаа л ордын гэж юм
одоо энэ дээр би энийг юу ярих гэдэг нь ярьж байгаа. Тэр хүн Бурхны айн амьсгалыг үлээж өгсөн хүн чинь одоо нэг буруу юмнаас үлдээд байна. Бурхнаас гарч ирсэн тэр мөнхийн зүйлийг агуулдаг шавар сав болох би, шороноос гарсан би, Бурхны дотор нь агуулж байгаа айн сүнс, сэтгэл, оюун, бодол, амьсгал энэ бүхний дотор нь агуулж байгаа зүйл. Тэгээд Бурхны үгэнд ерөөсөө хүн өгдөг болсон шалтгаан бас энэ яригдмаар байна. Яагаад гэвэл хүн яагаад өгдөг болсныг хүн мөнхийн Бурхан хамгаалсан мөнхийн амьсгалаа өгчээд байхад яагаад хүн өгдөг болсон юм бэ? Яагаад гэвэл хүн сонголт өгсөн. Чи өөр мөнх надтай зовлон гэдэг юмыг мэдэхгүй жаргаж амьдрах уу? Эсвэл өөрийнхөө дураар яваад өгдөг замыг сонгох уу? Хоёр юм байна. Чи сонгож авах гэдэг тавьсан байхад хүн буруу мөн одоо нөгөө бурхан гэж байдаг бол бог гэж юм байгаа юм л да. Нөгөө эсрэг тесрийн гэсэн шүү дээ. Богийн үгэнд ороод бурханыхаа үгэнд үгүй шүү чи энэ жинснээс итгэл үгүй шүү гэж хэлээд байгаа. Бурханыхаа үгэнд итгэлгүй болоод богийн үгэнд итгэсэн учраас хүний дээр өмсөх шалтгаан нь Бурханы тэр үлээж өгсөн цог жахлан би сүр жахлан гэж боддгийг миний дотор байгаа сүр жахлан цог зайлшгүй байгаа тэр нэг зүйл нь өдрөө даалга болоход үцгэн биеийн ил гараад ичихтэй өөрийнхөө хэлхэж зүйлсэн инжирийн навчаар халахж исэн байхад Бурхан оронд нь харин амьтны арьсаар дээлж гисэн. Халах. Тэгээ энэ дээл замчтай дийлвэ гэвэл Бурхан за чи над руу Бурхан өөрөө бүтээсэн хүний эргээгээд өөрөө амаар байгаа шүү дээ. Өөртөө байлгамаар байгаа. Гэхдээ ариун бузар хоёр нэгдэхгүй. Гэрэл харанхуй хоёр нэгдэхгүй. Харанхуй хүчин давтагдаад харанхуй дөрвөлдөө богийн үгэнд ороод богинд итгээд Бурхантай итгэхээ болсыг бидний хийсэн гэдэг үгний учраас за амьтан алж уцыг өгдөө тэр хүнд юу хийж өгсөн бэ гэвэл миний хийсэн тийм нүгэл энэ амьтан өгч байгаа шиг ийм их би гэмийг үлджээ. Гэмгүй амьтан миний өмнөөс өгөхөө би энэ үгэнд итгэж байна, танд итгэж байна. Би гэмтэй. Би өгөх ялтай. Яагаад гэвэл би энэ агуу сайхан бүтээгч Бурхан танаас урваад угийн талд орцсон учраас би энэ гэмээ хүлээн зөвшөөрөх хандлага үлээ гэхээр хүлээж авдаг. Ийм замыг өгсөн. Гэхдээ энэ бол зөвхөн утгал дүр зураг болохоос биш жинхэнэ аврал биш байсан. Тэгэхээр хүнд яагаад утас хэрэгтэй болсон бэ гэвэл хүн Бурхантай илэрх шаардлага байсан учраас. Бурхантай илэрхийн тулд бузар хийсэн нүглээ батлах хувцас хэрэгтэй байсан. Тэр хувцас нь амьтны тасрахад хэмжээнд хүрэхэд бүр тэр байтугай тэр амьтны зөвхөн амьтан гэдэг төрлөөсөө чийлүүгүй хүн тийм нүгэлгүй хүн дээрээс өөрөө яг дээл хийж өгсөн шиг, утсамжуулсан шиг дээрээс өөрөө нэгдэх тэр амьд хүн болох Есүс Христийг өмсөх шаардлага байсан юм. Тийм учраас дээл утасны шаардлага биднээс бүр дардын хүн өгөхтэй ийм зүйл явж байгаа. Би тэгээд та нарт Библийн ишлэл унши өөрийнхөө яагаад би энэ зам руу ороод ийм юм яриад та нарыг өнөөдөр ингэж суулгачваа гэдгээ бас хэлэх хэрэгтэй баха. Үдийн насны хүн чинь яаж яваад байгаа юм гэсэн. Би 32 жил итгэж дагж байгаа. Тэгээ нэг шүлэг Библийн нэг шүлгийг тэгтээ тэр нь монгол хэл дээр орчуулдаг байхад би өөрөө англи хэлийг бүр дэндүү муу хатагнуулдаг байх үедээ англи хуучин гэрээ уншаад итгэсэн. Тийм л гайхамшигтай юм болсон. Түүх байгаа надад. Тэгээ тэрний үг бол дуулал номын 139 дугаар бүлэг байдаг. Тэгээ энэ хэсгийг уншиж байгаа би гинхэн миний одоо тэр би өөхөх ялтай хүн гэдэг тэр зүйлийг ойлгосон нэг хэсэг байна. Тэрний үг бол яг энэ шүлэг ихэхдээ намайг та шинжиж, намайг та мэдчээ яавэ. Босгосуухыг минь та мэднэ, бодол санааг минь алсаач байлна. Яв амрахыг минь та нэгтэлж, явдлын үрийг минь сайтар мэддэг билээ. Хийж амжихаас минь өмнө
хэдийн та яавал бүгдийг мэддэг. Билээ. 19-ний намайг ашиж алгаанаа та намайг халах. Үүнийг мэдгэн надад дэндүү гайхалтай ухаарахаар үг үнэнцэг. Таны сүнснээс би хаашаа олдох вэ? Таны өмнөөс би хаашаа болдох вэ? Дээшээ тэнгэрт гарсан ч та тийм, доош үхсгийн орнд хэвтэр зассан ч та тийм. Юу гэвээс та хин гэвлийг шатлаж дотоодод бүхнийг мэдүүлжээ. Гайхмаар сүрдмээр бүтээгдсэндээ танд талархах гайхамшиг зүйлсийг чинь би сэтгэлээ. Гардын талбарт бүрдэж газрын хөвлөж миний ясмах танаас төрслөгтэй бай. Төрхөө орж амжаагүй хүрэл төдий намайг та мэрхний юугаар талбай ширтчээ тогтоогдсон хоног өдрүүд минь эхлээчгүй байхад тоочж бүгд таны ном бичигдсэн байжээ гэж. Энэ үнэхээр гайхалтай. Миний өвөө Буддагийн нэлээд том лам хүн байсан. Намайг таринтж эргээр толгой дээр нь адис хүртээж би нэг настайгаас л тэр өвөө эмээгэр өссөн өвөө. Тэгэхээр надад хэлдэг байсан. Хүн зурсан зур төрсөн төөр гэж юм байдаг юм аа гэж. Тэгвэл энэ дуулал номон дээр төрхөө олж амжаагүй ихэн хэмлийг дүүж төрхөөж олж үлдээг байгаа тэр бүх хөвлийг Бурхан аль хэдийн өөрөө мутраар бүтээгээд ажиглаад, хайрлаад, эврүүлээд хүн болгохтой амьдруулах гэж зорилго тавиад бүтээсэн байдаг. Тэгээ би ялтай гэж хэлсэн шалтгаан нь өмнө би энийг ийм нүгэл гэж юусоо бодохгүй явсан нэг зүйлийг Бурхан энэ үед надад ухаарлсан. Бурхан намайг ихийн хөвлийг бүрдүүлж, хайрлж, зорилготой бүтээсэн байна. Миний хөвлийд ч гэсэн миний хүүхдүүдийг бас л хайрлаад, инхрийлээд, зорилготой бүтээсэн юм байна. Гэхдээ харанхуй хүчин захирагдаж, харанхуй явсны хагаагаар хөвлийд байгаа үрээ аборт гэдэг юмар хөнөөжилсэн гэдгийг би мэдээгүй. Тэрийг би гин гэж бодоогүй. Харин яг энэ хэсгийг уншихад Бурхан тэр миний дотоодод байгаа зүйлийг хөдөлгөөд за би бол үнэхээр өөхөх хялтай юм байна гэж ойлгосон. Тийм учраас би энэ эзнийг миний бүтээгч эзэн, миний аврагч эзэн гэж хүлээж авсан. Тэгээд тэр цагаас хойш би 32 жилийн турш нэг удаа ч энэ итгэлээс саараагүй. Бурхан надад хүчийг өгдөг. Ягаад гэвэл миний яриад байгаа зүйл нь сайн мэдээ гэдэг зүйл байгаа юм. Хүн өгдөг гэдэг муу мэдээний эсрэг сайн хүн муу хантай гэдэг сайн мэдээ. Би та нартай одоо яг энэ Библи гэдэг хөлний судрын тэр сайн мэдээний бүр нэг ганцхан газар очиод нэг үгэн дээр хатгавал ямар үгэн дээр хатгах вэ гэхээр би хайр гэж хатгамаа. Хайр. Бурхан бол хайр. Бүтэн өгүүлбэрээр хэлэх юм бол Бурхан хүн төрлөختнийг ийхүү хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэж хинч хүүд итгэж бүхэн мөхгүй харин муу хантай болно. Өгөхгүй муу хантай болно. Би та бүхнийг өнөөдөр хүний амьдрал өглөөр дуусахгүй ма хүний амьдрал амиар дуусчих шүү. Муу хантай болно гэж итгэдэг. Итгэлээ та нарт гол яг энэ Библи хөлний судраг авралын яг гол Есүс миний төлөө загалмай дээр цогцолдоод амиа өгсөн гэдэг энэ хэсгийг хэлмээр байгаамаа. Тэгээд би яг ганцхан юм дээр тэглэдэг гэдэг. Би та нарын тэгэлдэг зүйл дээр нэг жаахан ярмаар байна. Хүмүүсийн тэгэлдэг зүйл дээр. Яаж би юм итгэсэн бэ гэвэл би бол гайхалтай итгэсэн юм л та. Надад үнэндээ надад ерөөсийн арга замаар итгэсэн байна. Зураг төрөл тэр тухай миний бодол дотор байсан зүйлээр сэргээл ихийн хэлбэрийг үлдчихсэн би ойлгоод би ялтай гэдэг би аварч гэдэг болчих. Тийм учраас энэ авралын Христ бол авралын хувцас надад би дээд хувцас ярьж байгаа учраас хувцсны талаас нь ер нь олон өнцгөөс ярьж болно Библи аль ч өнцгөөс нь ярьж байна. Би хувцас гэдэг өнцгөөс нь яриад байна. Есүс Христийг юу гэж шингэрээр хэлдэг вэ гэхээр
Христээр өөрийгөө хувцал гэж хэлсэн. Ром номын Христээр өөрийгөө хувцал. Бүр хуучин гэрээний Ишая номон дээр юу гэж хэлдэг вэ гэвэл авралын хувцаар Яавэ намайг хувцалж байна. За би тэрбээр гэж авсан байгаа юм уу хэлээсээ. Авралын хувцаар Яавэ намайг хувцалж амтны арьс алсан амтны алаад арьсаар нууц хийсэн гэсэн тухай ярьсан шүү. Тэгвэл тэр чинь одоо Есүс Христ авралын хувцаалаад ирж байгаа. Авралын хувцаар та намайг хувцалж зөвхөн дээлийг та надад өмсөлжээ гэж хэлсэн. Өмсүүлжээ гэж хэлсэн. Зөвхт чанарын дээлийг. Тэгэхээр Есүс Христ бол одоо нэг дараагийн бид түрүү Монгол үндэстэн бол бас Христtel бол бас бүрч тэр барууны шишин шиг нэг хэлсэн. Монгол үндэстэнд байсан шүү. Одоо миний хоёр дахь хэлээд байгаа юм. Есүс Христ бол бидний бүтээгч бурхантай эвдрүүлж өгдөг. Бидний бүтээгч бурханы өмнө зөвхт гэж тооцоолдог хувцсан байнамаа. Нөгөө галтад явж байгаа бие чинь хувцалж өгдөг. Гадна бие биш. Гадна бие бол шороор горны гүн ухаант номын 12 дугаар бүлгийн 7 дээр юу гэж хэлэх вэ гэхээр бурхан хэлсэн гэдгийг бурханы үгэн дээр хөрс шороо болох бие хөрс шорооноос бүтээсэн гэсэн шүү дээ. Шороо болох бие нь хуучин байдалтай буцаж хүн асуурах тухай ярьж байгаа. Шороо болох бие нь хуучин байдалтай буцаж амь сүнс нь үүнийг өгсөн бурхандаа буцнаа гэж хэлсэн. Одоо хүн үгнээ гэдэг чинь бүр дуусч байгаа юм шиг шүү дээ. Дотор нь байгаа тэр галт хэсэг чинь бурханд орчихно. Тэгэхдээ харин бурхандаа очихдоо бид нар зөв хувцастай очих хэрэгтэй. Би өнөөдөр хувцас гэдэг юм ярьж байна. Хувцсгүй нүцгэн очиж болохгүй. Яагаад хувцас амтаа олж хувцаар нь арьсаар нь хувцсыг өгсөн гэвэл нэг амтан чиний төрлийн нэг амтан өөр согоггүй, гингүй, чам шиг гинтэй биш тэр нэгэн чиний төлөө амиа өгөөд чиний төлөө хөрс шороо руу орж оршуулгадж өгөөд чиний төлөө амьлаа дэшээ гарах тэр хувцсыг чи өмсөд над дээр ирээрэй гэсэн үг. Тэр амтны арьс. Тэр ганцхан өгүүлбэр тийм их удаач хэрэгтэй. За тэгвэл бид нар та нар энд ирэх гэж нэлээ бас янз бүрийн байдлаар зарим ч яг сургууль сурах гэдэг виз аваад ирсэн баг, зарим нь ажил төрлийн албан ёсны виз аваад ирсэн баг. Зүгээр виз авах гэдэг бол хэцүү шүү дээ. Тэнгэр улсын иргэн болж тэнгэр улсын хувцсыг өмсөж тэнгэр улсын тамгыг даруулахгүй юм бол бид нар визтэй очихгүй юм бол дээшээ нөгөө бурхнаас гарсан бурхандаа буцаад очиход визгүй байна. Буцгээд харанхуй буцааж магадгүй шүү буцаад бас тэгж байна. Тийм учраас бид нар энэ дээлийг өмсөх зайлшгүй шаардлагатай. Бурхан та нарыг үнэхээр хайрлаж байгаа, намайг хайрлсан бурхан та нарыг хайрлаж байгаа. Тийм учраас би хайртай Монгол ах дүүс минь ээ. Тэр эзэн том гүрний дэлхийд алдартай хаан эзэн гүрний тасархайнууд нэ. Та нарыгаа би өнөөдөр энэ хувцлаасай гэж уриалж байгаа. Энэ хувцс үнэхээр бодтой шүү. За тэгээд энийг итгэхэд хамгийн хэцүү зүйл нь юу вэ гэвэл амьсан гэдэг зүйл юм. Би танаас нэг үг асуув. За амьсанд нь арай л итгэхгүй байна гэж бодож байгаа хүн байх би байгаа гэж бодож байгаа. Олон хүнтэй уулзаж ярьж яваад итгэдэг гэж ярьдаг байхгүй. За би итгэх юм аа Есүс, би Библийг уншдгийг, би залбирдгийг, би цуглаанд явдгийг, би өглөө өргөдгийг, би итгэдэг шүү дээ гэж хэлдэг. Тэгэхээр за чи тэгдгийм бай, сайн бай. За чи гинтэлгээ хүлээж зөвшөөрч юм уу гэхээр зөвшөөрж байгаа мэдэн би хүлээ. Нүгэлтэй би мэдж байгаа гэж хэлдэг. Сайн байна. За тэгвэл чи гинийн чин төлөө Христ Есүс хүн болж ирээд Бурханы хүү алгагдсан амиа өгсөн гэдэгт итгэж байна уу гэхээр зарим нь итгэж байна гэж хэлдэг. Зарим нь за мэдхгүй гэж хэлдэг. За яг үсэнд нь итгэж болно гэж итгэж байна гэж хэлдэг. Гэтэл Есүс оршуулгадаад амьсан юм а гэж хэлэхээр итгэж байна уу гэж асуухад за наач хайр хэцүү гэж. За яагаад хэцүү байгаа вэ гэхээр өсвөн амьсны би мэдэхгүй гэж. Өсвөн хүн амьлах гэж байд юм уу? Та нарт юу ч авах гэж би итгэгч нараас асуугаад биш үү?
зүгээр итгэдэггүй Монгол дээр Монгол соёлоо сонсох гэж ирсэн ах дүүсээс асуухад өгсөн хүн амьсан гэхэд хол үлгэр шиг сонсогдож байгаа. Хэцүү. Энд итгэхэд аюул хэцүү. За тэгвэл би амьсан талаар түүхчид би хэлсэн үгнээс хойч түүхчдийн хэлсэн үгнээс бүр яа гэвэл баталсан учраас хэдийн бүр авч тогтож ярих гэж бодлоо. За юу яагаад 3 дугаар ишлэлийг гаргадаа 3 дахь гаргачихлаа. За энэ загалмай дээр цогцлогдож өгсөн учраас бидний өмнөөс өгсөн гэдгийг хэлж байгаа. За энэ талаар за дараагийн юу гаргадаа слайдыг. За энэ дээр C.S. Lewis гэж одоо Английн юу Их Британий нэрт алдартай зохиолч Кембриж Оксфордын их сургууль профессор байсан энэ хүн итгэдэггүй байсан. Христэд итгэдэггүй байж байгаа. За Христ гэдэг чинь худалч байж таарах байх гэж. Тэгээ үзээд байсан чинь энэ хүн худалч биш юм байна. Хэлсэн юмнууд нь үнэн байна. За тэгвэл энэ чинь худалч биш юм байна. За эсвэл солиотой байхаа гэж бодсон. Ягаад солиотой байхаа гэж бодсон гэвэл өөрийнхөө ярьсан юмд итгээд өөрийгөө одоо андуурч итгэсэн байж магадгүй. Би Бурхны хүүгээд андуурсан байж магадгүй. Тэгээд өөрийнхөө андуурсан юмныхаа төлөө амиа өгчөж байгаа юм бол солиотой хүн байж таарах байхаа гэж үзсэн. Солиотой биш байсан. Тийм учраас юу гэж хэлсэн бэ гэвэл Христ худалч биш. Солиотойч биш. Харин эзэн юм байна гэж хэлээ. Итгэснийхээ дараа одоо мэр христианити гэж алдартай зохиолоо бичсэн. За Нарны түүх гэдэг нь маш сайхан хүүхдэд зориулсан. Гэхдээ бүр том хүн үзэж сонирхохоор уншихаар тийм сайхан юм. Тэрийг бичсэн байна. За энэ хүн юу гэж эхлээд итгэдэггүй байсан, худалч байхаа, солиотой байхаа гэж бодсон. Гэхдээ үгүй ээ, энэ чинь худалч биш юм, солиотой биш юм. Харин эзэн юм байна гэж өөрийг бүтээсэн эзэн байсан байна. Аврагч байсан юм. За дараагийнх нь болохоор Харвардын их сургуулийн профессор хуульч Саймон Гринлиг гэдэг хүн юу гэж хэлсэн бэ гэвэл тэр хүн хэлсэн байгаа. За тэр хүний хэлсэн юу гаргачихлаа. Доош за энэ хүн юу гэж хэлсэн бэ гэвэл хэрвээ орчин үеийн шүүхэд үүнийг авч үзэх юм бол амьсан баталгаатай тэр амьсны гэрчлэл нь баталгаатай ноцгоотой гэж хэлсэн. Энэ хүн хуульч хүн өөрөө үзээд шалгаад. За дараагийн хуульч нь болохоор юу гэж хэлсэн бэ гэвэл тэр Морисон гэж хүн байгаа. Тэр Морисон гэдэг хүн өөрөө бас итгэдэггүй няцаах гэж бас судалж ирсэн байна. Сэтгүүлч юм байсан няцаах гэж судалсан. Тэгээд няцаах гэж судалсан чинь дундаас нь уул нь бол Христ үхээс амлаагүй гэж хэлэх гээд ном бичих гээд эхэлсэн чинь номоо юу гэж нэрлсэн бэ гэвэл би монголоор хэлье Who Moved the Stone гэж англиар байна. За энэ нь болохоор монгол дээр утгачлж хэлэх юм бол хадам булшны чулуу хэн зайлуулав. Булшны амийг томоо өвөр чулуугаар тавилсан гэдэг. Хэн зайлуулав гэж нэрлээд тэгээд өөрөө дүгнж хэлэхдээ би няцаах гэж эхэлсэн юм аа. Судалж эхэлсэн. Тэгэхдээ харин түүхийн үнэн бодит байдал нь намайг итгэхээс өөр аргагүй байдал хөдлөе гэж хэлсэн. Үнэн бодит байдал. За би цаг товчлохууднээс дахиад нэг товчлоо 4 5 6 ийм хэсгүүд байна. Би Ороомын түүхч бүр хамгийн Христийн оршуулгдсантай маш ойрхон амьдарч ирсэн Ороомын түүхч за Таситос гэж одоо грекээр нэрлэдэг байгаа. Ер нь бол Тасит юм шиг байна. Тасит гэдэг хүн тэр 56-аас 120 оны үед амьдарсан гэдэг чинь Христийн яг оршуулгдсанаас хойш ерөөсөө оршуулгадад амьлаад дээш оцсоос хойш удаагүй энэ хүн түүхч хүн юу гэж хэлсэн бэ гэвэл өөрөө эсэргүүцдэг. Христийн бүр дургуутсаж эсэргүүцдэг хүн. Гэхдээ энэ түүхч хүн учраас түүхийг бичсэн. Юу гэж бичсэн бэ гэвэл Ором одоо тэр Неро хааны үед Ором шатсан гэдэг та нар Ором явж үзсэн байх л та шатсан байгаа шүү дээ. А тэр шатсан
суурин дээр л орон хот байж байгаа. Тэр шатсан шалтгааныг олж одоо тэмдэглэж бичиж байхдаа нэлээд олон батнаар бичсэн юм шиг байна. Тэрнийхээ нэгэндээ Христос гэдэг нэг хүн Понт Пилатын үед цаазлаг гэж бичсэн байгаа. Тэр түүхийн номон Понт Пилатын үед энэ Библиэлд байдаг. Понт Пилат цаазлагдсан. За тэгээд дараа нь тэр хүн юу гэж хэлсэн гэхээр Христийн нэрээр нэрлэгдсэн мухар сүсэг Христийн нэрээр нэрлэгдсэн мухар сүсэг хэсэг хугацаанд завсарласан боловч дахиад тагсан гэж хэлсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ хүн итгэдэггүй ч гэсэн мухар сүсэг энэ гэж үзээд хэлээд байгаа ч гэсэн түүх нь Христос гэж хүн үнэн бодтой байсан бэ? Тэр хүн Ромын одоо эцэг гүрний цаазлагдсан бэ? Тэр Понт Пилат гэж зархиж байна. Энэ Библиэлд байгаа шүү дээ. Цаазлагдсан үнэн гэдгийг нь баталчихж байгаа. Тэгээд мухар сүсэг нэг хэсэг замхраад дахиад одоо тагсан гэдгийг Христ итгэл гэдэг энэ хөдөлгөөн, ийм дэлхийн нийтийн том хөдөлгөөн, дэлхийд даяараа мэндэлсний тэмдэглэдэг, итгэдэгч бай, итгэдэггүйч бай, бүгд тэмдэглэдэг ийм хэмжээнд хүртлээ яаж хурдан тарах вэ гэвэл энэ бол домог биш, жинхэнэ бодит үнэн байсан учраас ийм хурдан сахсан гэдгийг энэ хүн эсэргүүцээд байгаа хэлний өөрөө баталсан. Тэгэхээр Христ үхлээс амьдсан гэдэг нь бол үнэхээр Христ бол бодит хүн болж мэдсэн Бурхны хүн. Христ бидний гмийн төлөө юу хийж байгаагаа мэдэхгүй хууч орчуул бас хэллээ. Юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсийг аваа уучлаарай гэж Бурхан хашгираад амиа тавихтаа бидний төлөө амиа тавьсан. Би та нарын төлөө амиа өгнө. Өөр хин ч надаас амианы дулааж авахгүйгээд амиа өгөөд оршуулах гэж биднийг шороо болох би чинь шороодоо орно гэдэг тэр хараалыг муу хэнтэй гэдэг юулаар сольж өгсөн юм. Есүс Христ биднийг хараалын дороос зольж авсан. Амиараа зольж авсан. Юул болгож өгсөн. Ийм л агуу үнэхээр гайхалтай нэгэн амьд хувцас та бидэнд байна. Энэ хувцас итгэхийн энэ хувцсыг итгээд хүлээж аваад Бурхны өгсөн хувцас байна гэж хүлээж аваад бид өмслөө гэж өөрийгөө тооцох юм бол бид ариун сүнсний тамгыг аваад Тэнгэр улсын иргэн болж хүлээн авах боломжтой юм. За тэгээд хамгийн сүүлийн төгсгөлийн хэсгийг хэлээд дуусгая. Камераа удаан хэлэхгүй авах дуусгая. Итгэхэд яаж итгэх юм бэ? Яаж итгэх вэ? Би сая өгсөн амьсан гэдгийг нэлээд ярьлаа шүү дээ. Уншаад үзээлээ зөндөө юм байна. Шүүхийн хуулийнхаа нотлогоотой хэргийг үнэн гэж хэлдэг. Нотлогоонд итгэх. Тэгвэл хуульчид нотлогоотой гэж хэлсэн. Түүхчид үзээд одоо няцаах гэсэн боловч энэ түүх үнэн учраас намайг итгэхээс өөр аргагүй байдалд хүргэлээ гэж хэлсэн байна. Христ юу гэж хэлсэн бэ гэвэл би бол зам, үнэн, ань гэж хэлсэн юм. Эцэгт хүргэх зам, үнэн, ань. За тэгвэл итгэхэд тэгээд яаж итгэх юм бэ гэхээр ганцхан юм юм. Одоо би та нарыгаа яг энэ сууж байгаа хүмүүс ямар шалтгаантай энэ ирснийг мэдэхгүй. Та нарын шалтгааныг бол өмнө шалтгааныг мэднэ. Дээлтэй өдөрлөгт Монгол үндэстнэрээ бахархах гэж Монгол эдээ зоогоо идэж монголчуудтайгаа ярьж баярлах гэж ирсэн нэг хэсэг нь байна. Энийг бол мэднэ. Тэгэхдээ та энд өнөөдөр сууж байгаа дээд Тэнгэрийн хувьд бол өөр зорилготой сууж байгаа гэж би бодож байгаа. Өөр зорилготой юусэн байна. За тэрний өгвөл таны хэрэгцээ юу вэ гэх. Би махбод чинь өвдөө зовж шаналж явна. Амьдрал чинь хүндтэй ачаандаа дарагдаад ядарч явна. Ойр дотны хүн чинь ойлгохгүй гомдоогоод шахалж явна. Одоо яг өөрт чинь тулчаад байгаа амьдралын чухал хэрэг шийдэгдэж өгөхгүй, шийдэгдэх санаа зовж явна. Яг одоо бүр өвдөд байгаа юм байна. Юу ч байж магадгүй Бурхан зоригтой авчирсан. Энэ сайн мэдээг хэлж яхад
гайхамшиг болдгийм аа. Би өөрөө тэр гайхамшигыг амсаж эдэлсэн хүн юм байна. Миний охин одоо намайг мэднэ. Миний хөл өвдөө 10 гаруй жилийн өмнө манайх гачуулдаг газартаа болоод байшин бариад тийшээ гараад мод тарьж байхдаа би яаж тарьсан бэ гэвэл газар шороотой ажиллахдаа би яг ингэж ажилласан байна. Ингэж. Тэгсэн чинь миний охин юу гэж хэлсэн гэхээр ээж та суугач гэж. Гэхдээ ээж нь сууж чадахгүй штэ гэж хэлсэн. Яагаад сууж чадахгүй юм бэ гэхээр миний өвддөг нугалж чадахгүй. Тэгэхээр би ингэж сууж чадахгүй штэ. Ингэж сууж. Тэгээ ингэж юм аа. Одоо миний өвддөг чөлөөтэй өвдөх. Яаж ч магадгүй би бүжгэж алхахаараа топ хийлээ. Өөрөөр өвдөд нугалж чадахгүй байсан юм уу? Ингэж алхах чадгүй. Би өсөрч чадах. Ийм болсон байна. За 25 дараас идэгсэн гэж хэлбэр та нар сэхгүй. Би идэгсэн. 25 дараас. 10 миний зэо одоо том зэм маань. Яа, том зэм очно гэж окно төрөхт нь хүлээж авна гэж хөржсэн чинь 25 дараа туссан гэдэг онцлогсоо аваад Англид явах гэжсэн юм чинь солонгосын явсан. 25 дараатай. Одоо би явахандаа гэдгийг ойлгоод хамгийн түрүүнд оншоо сонсчод за яг эзэнтэй очих юм бэ цаг нь болчих гэж бодсон ч гэсэн миний аав амьд гэж бодохдоо би амин хорхоцсон. Юу вэ миний аав амьд байгаа шүү дээ. Би аавынхаа өмнө хүч яаж болох юм бэ? Ингэж бодсон. Тэгээд солонгост очоод наан зүйдөө залбирсан л да миний төлөө итгэвч ахтай үнээр залбирсан. Олон хүн ирж залбирч өгсөн. Солонгост очоод үзүүлсэн. Онцлуулсан. Авдаггүй байна уу? Ирүүл байна гэж. Би бол энийг эмчнэр андуурсан гэж боддоггүй. 2-3 Монголд 2 томоохон нэртэй эмнэлгээр онцлуулаад явж байгаа шүү дээ. Тэгээ би энийг бол бурхан намайг итгэж энэ дэлхийгээс авах цаг нь болоогүй байсан юм байна гэж боддог. Тэрнээс хойш би одоо 13 жил, 14 жилийн амьд явж байгаа. Олон өвчин идэрсэн миний хувьд. Миний тарих толгой, оюун бодлыг одоо миний энэ Христ Есүс аврагчийг би итгэж хүлээж авсан цагаас хойш энэ сайн мэдээний хүч өнөөдөр намайг цогтой золбоотой, баяр хөөртэй, амьдралын утга учиртай явуулж байгаа. Тэгэхээр би сайн мэдээнээс ичихгүй. Энэ бол Иуда гэдэг нь одоо Израильчуудыг хэлж байгаа л да. Иуда үндэс. Иуда Грек гэдэг нь Иуда биш үндэстэн та бүднийг хэлж байгаа. Иуда биш үндэстнийг авралт бүрдэх Бурхны хүч юм аа гэж. Хүч. Та бид одоо энэ хүчийг амсах боломжтой. Өөрчилж чадахгүй хүн байна уу? Одоо өөрчил. Хамгийн ойрт дотн хүнтэй иргэн үг хэлээд шахлуулсан уу? Өөрчлөлтгүй. Эвлэрий. Өвдөж байгаа юм байна уу? Сайн мэдээний хүч үйлчлэн эдгэрх болно гэж итгэж үз. Сайн мэдээ сонссон ийм хүн болдог. Дараач болж иж магадгүй би мэдэхгүй. За ийм хүчтэй зүйлийг та нар сонслоо. Тэгээд хамгийн түрүүний слайдыг харчихсан итгэхэд юу хийх вэ гэдэгт хариулсан юм байна. Библийн ишлэлээр хариулъя. Итгэхийн тулд юу хийх вэ? Орон хүмүүс байна гэж бодож байна. Хамгийн сүүлийн хэд гарах вэ? За одоо тэгвэл бидний ихнийх юм зүйл нэрөөсөө тийм аягүй зовлонтой юм нэхгүй. Хэцүү дааж тавхгүй юм биш. Хэн Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрөөд Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэг чин зүрхнээсээ итгэвэл аврагдана гэж. Чин зүрхнээсээ итгэвэл аврагдана. Аврагдана гэдэг маань авралын мэд хуцыг өмслөө гэсэн. Авралын хуцаа өмсөд ариун сүнснийхэн тамгыг даруулаад Тэнгэр улсын иргэн болохоор очиход хүлээж авна гэсэн.
За нэг маш сайхан мэдээг бас дараа нь хэлчих. Хамгийн сайхан мэдээ. Хамгийн сайхан мэдээ хүн зөвхөн сүнсээр амьлах тухайд яриаг шүү. Энэ биеэрээ эзэн Есүс Христийн удахгүй эргэж ирнэ гэдээ амьлаад дээш авахдаа хэлээд явсан ирээгүй байна. Эзэн Есүс хоёр дахь хүрч ирэхэд энэ биеэрээ би амьлна. Миний 13-нд хэд тавьж өгсөн бурхан намайг содон зэрэнгээс өөр дахиад нэг ийм адилхан хүн байхгүй гэж хамгаалж өгсөн бурхан ой санамжиндаа намайг хадгалсан бурхан би хэрвээ хоёр дахь ирэхээс өмнө өгчихсэн байх юм бол оршуулгдсан байх юм бол магадгүй бүр ясмахан ялраад алга болсон байсан ч гэсэн намайг санаа намайг хизээч мартахгүй намайг мэднэ зөвхөн намайг мэднэ зөвхөн одоо манай аагийн эмээ гэж нэрлэдэг байгаа бүхэн юм хэлээ ата гэрлийг мэднэ тань бүр яг өөрийн чинь мэднэ тань тийм учраас буцаагаад зүгээр л шороноос хүнийг анхны хүнийг бүтээгээд айн амьсгалаа өгч чадсан бурхан намайг дахиж яг энэ биеэр маань бүтээгээд амьлуулах болно гэдэгт би итгэдэг. Энэ бол миний амьдралын утгач. Би олон ойр дотны хүмүүсээ энэ дэлхийдээс авцсан, хавцал өгцөө. 24 настай төрсэн охин минь 24 настай байхдаа эзэнд итгэж байгаа нас орсон. 7 жилийн дараа миний хань нас орсон. Амьдралын минь хань. Ээж минь удахгүй бас тэрнээс өмнө миний охины 1 жил багтаад ээж минь өнгөрсөн. Миний өөрийнх нь охин шиг бол бассан хадам ээж минь бас тийм ойлгох өнгөрсөн. Би хашуун зовлон энэ дэлхийд байхдаа амссан. Гэхдээ миний баяр хөөр унтраад тэр нүгэл би энэ хүмүүстэйгээ амьд минь дахиж уулзсан гэдэг миний найдвар, амьд найдвар. Би уулзах болно. Ийм л найдвар намайг амьдралын минь утга учиртай болгож, намайг эрч хүчтэй болгож, энэ хорвоо дээр амьдарч явах явц тундаа би бурхан намайг юу хийх гэсэн тэрийг хийж амьдрыг миний сайн мэдээг тунхаглаж гэж надад хэлсэн гэж би итгэдэг. Би энэ сайн мэдээг хүч дотор явдаг. Энэ сайн мэдээг баяр хөөргийг эдэлж амсаж явдаг. Ёстой монголчуудын хэлгээр нүдэндээ гартай, нүүрэндээ цогтой гэж монголчууд хэлдэг. Би бол хөгшин ч гэсэн нүдэндээ гартай, нүүрэндээ цогтой явдаг. Яг юу вэ? Сайн мэдээний баяр хэсгэл. Миний амьдралын утга учираас би ингэж явдгийг. Тэгээд та бүхнийг энэ гайхалтай сайхан мэдээг бодож үзээрэй, амсаж үзээрэй, амсаж мэдрээрэй. Би та нарыг эхлээд толгойдоо ухамсарлаад ойлгоорой. Дараа нь энийг зүрхэндээ хүлээж аваад амсаж мэдрээрэй гэж та нарыг уриална. За анхаарал тавьж сонссонд маш их баярлалаа.